За сайн байцгаана уу? Хямлаг доктор Пич худснаас хөтлөн явуулж байгаа Одонтой ээжийн туршлагаас подкаст маань эхэлж байна. За өнөөдөр одоо подкастын маань эхний дугаар яваад утган жаргал хийж байгаа одоо уред байна. За юунд түрэнд одонгоо аваа төрийн тэргүүнээс ingрээ цаалуулсанд баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр таныг ингээд хүрэлцэн ирээд бидэнд одоо ингээд өөрийнхөө туршлагаас ялж ингэж би бусдаас ингээд өөрийнхөө туршлагыг хуваалцах байгаа явдал маш их баярлалаа. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань гол сэдв бол одоо таны ханху гүнж нарын тухай гэр бүлийн тухай ярилцах байгаа. Тэгэхээр та бидэнд одоо гэр бүлийнхаа хүний тухай өөрийнхөө тухай багахан танилцуулаач. Баярлалаа. За намайг одоо санжтай утган жаргалтай сэтгэл зүйч мэрэгчлээ. За мандала сэтгэл зүйн төвд сэтгэл зүйчээр ажилладаг. За манай нөхрийг одоо Таш Тонгийн туул гэдэг зэвсэг төвчний жанжаар штабт ажилладаг. Хурандаа цалтай юм хүн байгаа. За 2-оос 21 насны 4 хүүхдийн ээж аав. За ийм хүмүүс байна да. Өнөөдөр яг сэтгэлзүйч хүн анхны дугаарт олцож байгаа. Би бүр айгүй их баярлаад өчигдөр айгүй сэтгэл тогтолж хансан. Тэгэхээр та яг нөгөө одоо өөрийнхөө хүүхд хүмүүжүүлдэг онцлогоос нэг гэр бүлийн нэг тийм онцлогуд байдаг шүү дээ. Энэ гэр бүлийнхэн хүүхдүүд нь одоо нэг айгүй их тийм өөртөө ихтэй ингэж хүмүүждэг яа гэм болж юм. Тийм өөрийнхөө стилээс хуваалцаж. За мэдээж одоо би одоо бусад ээж нарын адил бас одоо алдаатай оноотойгоор тий. За хүүхдүүдээ өсгөл мэдээж анхны хүүхдүүдээр одоо туршлага багтаа бол за нэрээ дараагийн хүүхдийн ингэх байсан юм биш үү гэдэг юм уу тий. Мэдээж тэрнээс сэтгэл зүйч ээж гэхээр л одоо бүх юм ингээд төгсгий явдаг юм бол байхгүй. За гэхдээ яг миний ерөнхийдөө нэг баримталдаг зүйл бол бага алчир наснд нь одоо буюу 3 нас хүртэл нь бол ер нь бол хүүхдээ өөрөө асарч хүмүүжүүлэхийг одоо хичээдэг. За тэгээд гол нь ер нь бол хүүхэд одоо бага алчир наснд нь одоо ээж өөрөө ингээ асарч хүмүүжүүлснээр маш олон ач холбогдолтой гэж боддог. За одоо жишээ нь бол одоо юу гэдэг ээж аав нь тэрвэрэхтэй ээж аавын өгсөн тэрвэрэлт одоо үнсэлт тэг анхаарал халамжийг одоо мэдэрнэ гэдэг нь хүүхэд бол хайрыг мэдэрдэг. За тэгээд ээж аавтаа одоо үлгэр уншиж өгөх тэгээд хамтдаа тоглоом тоглох явцад бол хүүхэд маш их хөгждөг тий. За маш их хөгждөг, маш олон зүйлийг танин мэддэг. Тий. Хамгийн гол зүйл нь бол ер нь тэр байгаа. Ер нь бол тийм анхны хүүхэд төр хүн айгүй ихтэй нөгөө бүр дээр нэг тийм үг гэдэг юм шиг нэг идэр цаг дээр хүмүүцэн том хүүхдүүд нь аюу тийм цог цолбоотой. Дунд насн дээр нөгөө ядарч явж ирсэн нөхдөд нь нөгөө дунд хүүхдүүд болохоор нөгөө аюу нөгөө тийм томоотой төгтөө болж гэсэн баганд бүр за тэгээ ирэх юм болоо гэсэн. Танаа хамгийн том одоо хиттэй вэ? За манай хамгийн том охин бол одоо 21 нас хүрч байгаа. За одоо өнгөрсөн энэ нэг сарын хугацаанд бол манай гэр бүлийн хувьд бол маш олон баяр хөөр явдлууд тохиосон. Маш ачаалттай сар олж өнгөрлөө л дөө. Одоо өчигдөр гихтж одоо манай охин хүмүүлийн сургуулийг амжилттай төгсөөд охины баярыг баярлалаа. Мөнгөн охины баяраа тэмдэглээд за тэгээд олмоор одоо өөрөө ингээд ажилд орсон тий. За өөрийнхөө хүчээр ингээд ажилд орсон ингээд байж байгаа. Тэгээд ээж аавын хувьд бол бас бахархаад баярлалаа байж байгаа. Тий. Тэгээ хоёр дахь нь хоёр дахь нь бол одоо 1-р сургуулийн 9-р ангид явдаг, сонгонд явдаг. За тэгээд бас ингээл нэг улсын шалгалтаа өгөөл 9-р анги чинь бас онцлогтой улсын шалгалтуудаа өгөн бас Эрдмийн баяр охины баяраа хийн. Тийм нэрээ дунд ангид төгсөж байгаа. Тийм дунд ангид. Хуучнаар бол одоо тийм 8-аас төгсөөд нэг улаан шугам таталдаг тий. Яг тийм. За тийм за улсын шалгалт өнөөдөр хамгийн сүүлчийн шалгалтаа өгнө бас амжилттай өгөөл явж байгаа. Тийм за бас одоо тэр удаах охин маань бас сая нөгөө одоо бүх өсгөө үзэж дуусаад тийм тэгээ өсгөлийн баяраа хийсэн. Танаас ч бужигнсан байж тийм харин тийм. За тийм тэгэл ээж бас одонгоо авлаа гэл баахан бужигналаа тий. За тэгээд одоо бага охин маань бас одоо 7 хоногийн дараа төрсөн өдрөө хийх гээд 2 насны төрсөн өдрөө хийх гээд ээж бас тэрнгээр нь одоо бас одонгоо угаачих санаатай. Тэгээд манай бужигнал ээж. Одонгийн чинь нэрээ хүүхдийг 1 нас хүрэнгүүт нь өгдөг тий. Тийм манай охин болохоор одоо 6 сарын 9 төрсэн болохоор 6 сарын 1-ээс өмнө төрүүл тэр онд авдаг. Тэгэхээр бит хоёр баг нөө 6 сарын 9 төрсэн болохоор 2 нас бараг хүрч авч байгаа байхгүй юу?
Тэгдэг нэг талтай. Би бүр хичээг төрчил за одоо турчил одоо кяс 6 сарын дараа нөгөө баг одоо өгч гэдээсэн чи үгүй шүү дээ чи нэг насных нь ойн дээр нөгдөг гэдэг. Тэгээд үе нэг нас хүрчингүүд нүе аваач гэсэн чинь нэр бүтэн яг одоо өхөөс хойш төрсэн бол тэгээ 2 настай юм байна. Тийм 6 сарын 1-ээс өмнө болохоор төрсэн бол тэр материалаа өгд юм бэл материал бүр 2-3 сард өгдөг юм байл л дээ. За тэгэхээр ер нь бол хоёулангээс нэг асуулт яг нэг яасангүй яг нөгөө өгөөмрийнхэн харамчийнхан гэдэг нэг гэр бүлийн хуваагддаг шиг яг танай гэр бүлийг та яг юугаар тодорхойлох вэ нэг тийм үгээр тодорхойлож үгээр тодорхойлолоо. Манай одоо хурандаатай болохоор манайх аюу эрэг зэрэгтэй нөхдөд байдаг аа. Тэгдэг ч юм уу. За бас тэгээд яг тийм 100% одоо мэдээж хорнагийн хүүхдүүд тийм байна гэсэн бас ойлгож таахгүй тий. Яг ер нь бол яг бит хоёр бол илүү их нөө хайраа дутахгүй өсөж ч юм уу тийм одоо урайтай ч юм уу тийм бодолтой өсөгдөг тий. Хүүхдийг ер нь бол нөө хит ингээд чанга одоо барихгүй ч юм уу тий. Яг өөр ингээд өсгөх тэгээд тэн дээр нээж аав одоо найз мэдж туслах ч юм уу тий. Иймэрхүү байдлаар манай хүн зориулагчийн айгу хайраа дөрөнгө гэдэг байна. За тэгэхээр сая яасан ч нэг хурандагийн тэгэхээр аюу их зэрэг юм уу? Тэгэхээр би бол сэтгэл зүйч юм те. Хоёр талын хоёр өөр мэрэгчлээ. Яас нөгөө одоо өссөн хүмүүжил маань хоёр өөр ертөнцийн хоёр хүмүүс хоорондоо сууж байгаа шүү дээ. Тэгээд тэр голоос нэг жижигхэн нэгдлүүд гараад ирсэн те. Тэгэхээр энэ дундаас нөгөө хүмүүжлийн зүрэнд аюух хоёр гэр бүлийн хүмүүжлийн зүрх. Тэрийг яаж нэгтгэж ингэж хүүхдүүдийг хүмүүжүүлж байна. Тийм. Ер нь бол яг тийм ерөөсөө л одоо хоёр өөр орчинд төссөн хоёр өөр хүмүүжлэр хүмүүжсэн хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол за тэгэхээр ялангуяа одоо манай гэр бүлийн хувьд бол бас яг онцлог гэр бүл одоо айл болгол мэдээж өөр онцлог байгаа. Тэгээ за манай нөхөр болохоор өөрөө удам дамжсан одоо цэргийн хүн байхгүй юу. За манай хатам аав л одоо цэргийн тэгээд манай нөхөр ч одоо цэргийн дараага одоо олон одоо ирчүүдтэй ажилдаг тий. Тэр ч одоо ингээд тушаалаар харьцдаг ч юм уу тий. За тэгэхээр нөгөө зарим нэг тохиолдолд альва зүйлд ч юм уу энэ одоо жоохон чанга хатуу тий. Тэгээд одоо жоохон юм шаардлага өндөртэй ч юм уу тийм байлгахыг хүсдэг ч юм уу. За миний хувьд болохоор одоо 11 хүүхэдтэй айлын одоо 9 дэх нь айлын бага охин 2 эрэгтэй дүүтэй. За тэгэхээр манай ээж аав болохоор ээж маань багш аав маань өдөртөг халбан тушаал хийжсэн. За тийм ээж маань бол одоо маш их юм зөөлөн аль одоо дээр үеийн одоо багш тэгээ одоо 80 настай 83 настай зөөлхнөө ингээд зөөлдөг байх юм. Тийм. За тэгэхээр нөгөө манай 11 хүчний хүүхэдтэй боловч манай ээж аав бол ерөөсөө л маш их хайрлал хүүхэд болгоныгаа эрхлүүлээл хит ингээд зөөл өсгцэн. Тэгэхээр одоо ингээд нөгөө бит хоёр бол бас л хоёр өөр янзын одоо ийм хүмүүжлэр хүмүүжсэн. Гэхдээ бит хоёрын ганц онцлог гэр бүлийн онцлог юу вэ гэхээр хоорондоо маш сайн ярилцдаг. Ерөн залуу асууд гэр бүлүүд бол маш сайн ярилцах хэрэгтэй. Маш сайн ярилцдаг. Ялангуяа одоо би мэрэгжлийн онцлогоор ч юм уу одоо энэ зэд үеийн хүүхдүүд энэ одоо яадгийн те айлмаа үеийн хүүхдүүд ч одоо яадгийн те ямар энэ хүүхдүүд маань ямар насны онцлог байна, ямар сэтгэл зүйн хэрэгцээг нь бид нэр хангаж чадчихэв үү, яаж яаж гэдэг юм те сэтгэл зүйн хэрэгцээ нь одоо ямар онцлогтой байна те. За тэр талаар нь маш сайн өөрийн зүгээс бас тайлбарлаж өгдөг, одоо ярилцдаг, тэгээ ойлголцдог. За тэгээд тэрнтэй нь хүүхдүүдтэйгээ яг тэндэн тааруулаад харилцах хичээдэг. За тэгэхээр ер нь бол танай гэр бүлийн харилцааны гол төлхөөр бол та аах нь шүү дээ. Айгу нөхрөө болвол ингээд ярилцах хэрэгтэй байх нь тий. Ер нь гэхдээ яг юу ч хэлгүйгээр тий бас нэг хоёр хүн хоорондоо суудсан тохиолдолд бол хүн хэлээрээ яах чаргагүй ярилцал байх нь бол айгу зөв шийдэл авах юм шиг манайхаа тий. Тэгэхээр айгуусаа ярилцах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хоёул яриа хэлэх юм нэг ярьжсэн шүү дээ. Ярилцах гэхээр яаж ярилцах вэ? Одоо жишээлбэл бид нар ч одоо аюу их завгүй нийгэмд амьдарч байна шүү дээ. Одоо ажлаа тараал 6 гэж тараал гэртээ очих сэрэл 8 болоод хоолундаа идэх сэрэл бараг л нөгөөдүүлийнхээ ам руу чихээл тэгээд нөгөө ярилцах цаг байхгүй тий хоорондоо аюу их ойлголцохгүй. Ингэ чинь ер нь ярилцахыг яаж бий болгох вэ? Ер нь бол заавал ярилцах шаардлагатай тийм хүн одоо умддаг хоол иддэгтэй адилхан л ерөөсөө адилхан хэрэгцээ байхгүй тэр хэрэгцээгээ заав тийм за тэр хэрэгцээг бол заавал хангаж явах хэрэгтэй. За тэр ярилцлага одоо нөгөө хүмүүс ярилцсан гэхээр ерөөсөө ялангуяа өсвөр насны хүүхдтэйгээ тэгээ хосууд хоорондоо тийм ярилцсан гэхээр ерөөсөө
би баг ярилцдаг штэ л гэдэг. Тэрний юу вэ гэхээр за хичээл хийсэн үү яасан эсвэл танай ажиллаар юу вэ гэл болчдөг, ярилцлага нь дуусчдаг тий. Тэгэхээр эсвэл зарим нь одоо гэр бүлийн хоёрын одоо нэг нь одоо маш их стресссэн, ажлын ачаалтаа ядарсан ирдэг ч юм уу, эсвэл одоо ээжийн хажуугаар хүүхдүүд увилалдаг ч юм уу тий. Энэ үед ярилцлага ерөөсөө бүтэлтэй болдгоо байхгүй, үр дүнд хүрдэггүй. Яагаад тэгэхээр одоо хин нэг нь ингээд ачаалтаа юм уу маш стресстэй үед нь ярилцах юм бол одоо тэр нь бол магадгүй бараг ингээд хэрүүлэр ч юм уу хөндлөөр дуусдаг тий. Тэгэхээр заавал чанартай цаг гаргах ёстой. Хүн бол одоо унтахтаа идэхтэй заавал одоо цаг гаргахтай адилхан заавал чанартай ярилцахын цаг заавал гаргах хэрэгтэй. Тэр цаг бол байдаг. Гэтээ хүмүүс бол одоо тэрийг юу гэдгийг одоо ерөөсөө цаг байхгүй, ямар ч ярилцах цаг завгүй л амьдарч байгаа л гэдэг. Тэгээ хүн бол заавал ярилцах цаг гаргах хэрэгтэй. За тэгээд бид түрүүн хэлсэн шүү дээ тийм ямар ч стрессгүй үедээ байх хэрэгтэй тий. Тайван үедээ байхтай. За тэгээ аав хүний хувьд бол бас дуу хоолойны өнгөн дээрээ анхаарах хэрэгтэй байдаг тий. Тэгээд майгуу том ингээл чанга дуугаар ингээл за юу байна ч гэдэг юм майгуу тийм одоо юу хурц тад өнгөөр ярих юм бол тэр бол чанартай ярилцлага болдгоо ч гэдэг юм уу. Одоо энэ тал дээр бол яриул одоо маш их ингээд ярих юм байгаа тий. Маргалтааны 80% нь хоолойны өнгнөөс шалтгаалт гэх юм. Хоолой ном ярилцах хэрэгтэй. Таны ер нь ярилцдаг хамгийн үр дүнтэй цаг юу вэ? Ер нь бол яг энэ үеэр ер нь бол би ер нь орондоо ороод юм нэг цагийг ч юм эсвэл би өглөө босоод хүүхдөөс ирэхээс өмнө ч гэдэг юм уу. Яг таны хувьд бол амьдралын туршлагаас чинь нэгэн тодор хоёул нэг амьдралын туршлага гэсэн тийм. Таны дотоос чинь хамгийн үр дүнтэй цаг. Ер нь тэр үед нь танаа ярилцаарай. Яг уу ер нь бол нөгөө гэр бүл болгоны одоо үнд цөлөөр тий онцлог өөр штэ. Тэгэхээр тэр одоо тэндэл тааруулна гэсэн үг одоо. За одоо манай гэр бүлийн хувьд бол нөхөр маань одоо гадагшаа одоо зөндөө олон сургуульд явдаг ч юм уу. За тэгээд юу одоо ажиллагаанд явдаг ч юм уу тий. За тэгээд цэргийнхэн ч бас нөгөө тэмцээн уралдаа маш ихтэй ч гэдэг юм уу. Тэгээд цаг наргүй байдаг. Тийм учраас цаг наргүй тий бас заримдаа ажиллах үед байдаг. Тийм болохоор заавал одоо 7 хоногийн тэт өдөр нь тэр цагт заавал ярилцах хэрэгтэй шүү гэсэн юм бол байхгүй. Юу тухайн цаг одоо онцлогоо харна тий. Нөхөр маань хизээ заавт чөлөөтэй байна ч гэдэг юм уу тий. Эсвэл надад хизээ боломж гарч байна. Эсвэл одоо бит хоёрт хизээ одоо нөгөө хүүхдүүдээс шалтгааллахгүйгээр цаг гарах боломжтой байж гэдэг юм уу. Тэрийг өөрөө бол ойлгож мэдэрнэ. За тэгээд ялангуяа одоо бид нар ингээд 40 гараад ингээд ирэхээр те одоо бит хоёр 21 жил амьдарч байна. Ингээд ирэхээр бол одоо ерөөхдөө хоёлаа за ихнэр маань ууртай байна ч гэдэг юм уу те өөрөө тэгээд тэндээр ингээд тийм за тэгэл за нөхөр маань ууртай стресстэй байна ч гэдэг юм уу тэгэл хоёр биенийгээ бараг ингээд харцаараа хараад мэдэрдэг болчдаг те за тэгэхээр за ингээд энэ стресстэй байна юм байна ч гэдэг юм уу тэгээд одоо ярих зав гарахгүйсэн бол орондоо орохоос өмнө ч юм уу нэр тийм бисэн штэ хараач гэдэг юм уу те ингээд тайлбарлаад ярилцдаг юм уу тэгэхээр тэр бол нөгөө чанартай ярилцлага хийхэд бол юу хамаарахгүй тэгээд нөхцөл байдал хааж байгаа. Ер нь ярилцлагыг хэр ойрхон хийвэл зүгээс ер нь бол ярилцлага дээрээс нь бол одоо нөгөө гэр бүл болгон бас ингээд нөгөө өөрийн гэсэн дүрмтэй олчвол их зүгээр байдаг. Өөрийн гэсэн дүрмтэй за тэгээд хүн бол нөгөө хувь хүний одоо юу гэдэг төлөвлөгөө гэр бүлийн төлөвлөгөө ч юм уу тэрийг бас ингээд зохиогоол бас зүгээр байдаг. Одоо жишээ нь ялангуяа би бол одоо нөгөө зөвлөгөө өгтөө хэлдэг байхгүй юу? Одоо гэр бүлийн зөвлөгөө өгтөө за одоо гэр бүлийн хурал хийж явах айгүй үр дүнтэй байдаг. За тэрний яадаг вэ гэхээр ерөөсөө нөгөө нэг байгууллагын хурал шиг ч одоо тийм хурал биш л те. За мэдээж тэн дээр юу хардаг гэхээр ингээд бүгдээ гэр бүл одоо нэг настай байсан ч хамаагүй бүх гэр бүлийн гишүүд ингээд ширээгээ тойроо суун те. За тэгээ ширээгээ тойрч суугаад одоо өнгөрсөн одоо 7 хоногт ч юм уу те. Өнгөрсөн 2-7 хоногт ч юм уу юу болсон яасан те. За хүн болгон ингээд санаа бодлоо хэлээд одоо ингээ хідүүлээ ингэж дараа сард ч юм уу ингэж аяллаар явъя ч гэдэм болов гэдэг юм уу те. Хүн болгон ингээд нөгөө өөрийнхөө санаа бодлыг ингээд ярилцдаг тий. За тэгээд ирэхээр нөгөө ялангуяа ингээд нөгөө хүүхдүүдэд маш айгүй нэг юм үр дүнтэй байдаг. За тэр нь болохоор нөгөө ээж аавдаа хайрлуулж яах гэсэн мэдрэмж дээрээс нь одоо юу гэдгийг нөгөө өөрийгөө илэрхийлж айгүй сурдаг. Хаан ч очсон одоо бас нөгөө өөрийгөө илэрхийлээ сурчдаг. Тэр их чухал зан шүү. Тэндээс бол одоо яриад байвал одоо ингээд би маш их юм ярьдаг аахгүй чинь бүтэн 1-2 цаг ч юм уу зөвлөгөөн дээр 1-2 цагийн үед одоо ингээд эдгээр ингээд бүгдийг дэлгэрүүлээд ярьдаг. Юу зөвлөгөөг дэлгэрүүлээг ихчтэй холбогдох юм байна. За тэгэхээр хоёулаа буцаад нөгөө хүүхдийнхаа сэдвээр орцгоо. Ер нь яг хүүхдийн
ингээд одоо ингээд энэ 4 хүүхдийн явцдыг уйлмар байсан. Айгуу танд бүр ингээд би тэр үеийг бодохоор баг одоо ч ингээд уйлмар байна. За ер нь бол тийм үеуд бол бас зөндөл байдаг тий. Ээж нэртэй бүдэнд л байдаг. Гэхдээ номер 1-ний юу гэхээр ерөөсөө л ингээд одоо ингээд дөнгөж төрөөл тий. Дөнгөж төрөөл одоо хүүхэд болгон дээр ингээд дөнгөж төрөөл тэгэл хүүхэд нь ингээл час хийгээл уйлдаг тий. За тэгэхэд бол одоо бүр яалчгүй одоо баярын нулимс бүрөөлөх одоо тийм одоо уйлдаг тий. Тэр бол өстой үгээр илэрхийлшгүй маш гоё тийм дурсамж байдаг тий. Миний уйлмаар эсвэл анхны амлалт ёо хүүх хахарсан. Тэр бодхоор бүр айгүй ингээд анхны хүүхдийн хүүх хахарах үйл явцыг бүр дурсгаалуу гэдэг шиг юм болж байна. Тэгээ энийг юм бол уйлах хавцаад айгүй баяр хүртэй уйлтайсан байна. За ээж болсон хамгийн их бархсан үе бид нэг алцаж бүр ингээд нэг одоо бүр ингээд нөгөө ирчүүд нөгөө морь барианд орохоор омгшдаг гэдэг шиг тэний одоо омгшил. За ер нь бол яг уу мэдээж бол нөгөө ээжнэр бол мэдээж хүүхдэрээ л бахархдаг тий. За хүүхд маань одоо юу гэдгийг нөгөө шин зүйл сурах мэдэх. За тэгэл хөлд орохоос ахуулаад одоо дээд сургуулийн амжилтаа төгсөх ч юм уу тий. За мэдээж хүүхдэрээ бахархаж байгаа. Дээрээс нь бол одоо өөрөө ээж болсноороо тэр болгонд нь бахархаж байгаа тий. За тэгээ бас нөгөө одоо хахад бас айгүйх ингээд огшиж бахархдаг юм билээ. Одоо айрын хугацаанд омгшиж яриад жишээ би нөгөө амар нөгөө хүүхдүүдийн хонхны баярууд ингээд болоод айгүйх ингээд айгүй 50 яваадсэн байхгүй. Яг ингээд зүүлгээл ингээд ерхийлэгч зураг авахлаа гэсэн чинь ингээд бүр айгүй ингээд огшоо явд юм лээ. Нэг ээж бүрстэй айгүй өөр гэдэг нөгөө одоо авах гэж ингэж гисэн газасаа гараад иртлээ уусаар өсөд бүр өөр хэвтэ би тэгээд нөгөө тэснэ тэгээд дотроо би бодчих хайрын нүдний бод. Тэгэхээр айгуу гоё мэдээж энэ бол нүр их хөдөлмөр шүү дээ. Би бүр одонтой ээж нарыг хараад бүр айгуу бахархдаг. Энд чинь нэг ингээд те хэдий ингээд бүр ус те хэцүүг нь мэдээд те энэ бол үнхээр бахархмаа сайн зүйл шүү гэдээ одон зүйлж өгч ин гэдэг чинь төрөөс одон авч ин гэдэг чинь энэ бол маш их тэг хөдөлмөрийн үр дүн байх нэ. За ер нь одоо ингээд та 4 хүүхэдтэй болсон байна. Тэгэхээр хосын харилцаа гэдэг бол хүүхдэд бол ингээл одоо YouTube дээр ч бичлэгдэж шүү дээ. Аав ээж нөгөө хоорондоо хөвтөж дундуур наваад хөвтөжтэй нөхдөд тийм. Тэгэхээр яг хосын харилцаагаа яаж ер нь авч үлддэг вэ? Ер нь хосын харилцаагаа хэрхэн зохицуулдаг вэ? Бидний ээж нэртэй туршлагаасаа. За яг манай хувьд бол бас тодорхой хэмжээгээр нь одоо нөгөө ах эгчнэр нь ингээд одоо том болсон ч гэдэм юм уу тий. За том болсон. За тэгээ дүүнэрээ хараад үлддэг. Бас ээж аа хоёр өөрсөндөө боломж гаргаад болзоод явдаг тий. Тоглолт тийм. Тэгээд ямар нэгэн арга хэмжээнд очихгоо явдаг. За тэгээд ирэхээр бол одоо бас эгч ах нь хардаг. Гэхдээ бас тийм байлаа гэл маш их захиж гардаг тийм ингээд дөрөв хүүхдээ ах эгчнэр нь одоо хичээл номоо хийлээд байлаа гэж бодоход нөгөө жоохнууд чи янз бүрийн асуудалд орох үе гэл олон хүүхдээ хүмүүсийн нөгөө хүүхдээ арагшаага санаа зовол тийм амар бас гарахгүй шүү дээ тийм. За тэгэл нөгөө гараа яваад очиод нөгөө газар очихдоо ч юм уу болзоо сууж явахдаа ч юм уу эргээл нөгөө хоёлаа за одоо нөгөө хүүхдүүд рүүгээ яриач гэдэг юм уу тийм. Байнга л нэг тиймэрхүү байдалтай л байдаг. Ер нь нэг үг хэлэхэд одоо сартаа гэх нь арай жоохон манай гэр бүл залуу гэр бүлийг хараад тахад за яг сартаа гэхэд ч баг худлаалчих гэдэг. Ер нь жилдээ ер нь бол хэд болцож байна хоёр. Ер нь тийм лимит энэ төр байх уу? Одоо лимит энэ төр байхгүй шүү дээ. Одоо манай гэр бүл чинь бас онцлог гэр бүл тэгээд заримдаа нөхөр маань одоо гадагшаа хэдэн сараар явчихдаг ч юм уу те. Гэтэ яг нэг хүнд одоо бас нөгөө өөрөө ингээд баярлах, хайрлах мэдрэмжүүд одоо янз бүр шүү дээ. Одоо манай битэд ч одоо манай нөхөр бол одоо гадагшаа явж исэн хугацаагаар бол маш их хугацаатайгаа тэгэл бид нар чинь яг хөө зарим хүмүүс одоо тэгтгэлтэй зарим гэр бүлүүд одоо зөндөө олон гэр бүлүүд байна л да одоо хэд хоногоор нь уурхаа руу одоо явдаг ч гэдэг юм уу те тэрнээс болоод тэгээ нөө хол байсан хугацаанаас болоод бас их зөрчлүүд маш их гардаг ч юм уу те тэгээ тэндээсээ бас нөгөө хоорондоо ярилцаж тэгээ ойлголцохгүй байжснаасаа болоод юм уу одоо харамслаа одоо гэр бүл салах ч юм уу тийм тохиолдол бүр ингээд эцэст нь тулгаад ингээд сэтгэл зүйчдэр хандаад ирдэг ч юм уу те тиймэрхүү байна. Тэр бол одоо юу гэдгийг
За одоо манай гэр бүлийн хувьд бол мэдээж манай нөхөр бол одоо хэдэн сараар ч юм уу жилээр ч юм уу одоо гэрмал 2 жил ингээд актем сураад явдаг ч юм уу тий. Ингээ явж исэн. Тэгэхээр хол байсан хугацаа бол манай гэр бүлийг улам их ингээд одоо бүр ингээ бат бэх болгох ч юм уу тий. Тэгсэн. За тэрний онцлог нь одоо юу вэ гэхээр л ерөөсөө л нөгөө ярилцах тий. Тэгээ хоёр бинийг ойлгох мэдрэх. За тэгээд утсаа одоо яаж ярих одоо яаж холбогдох боломжтой байна. Тэр болгонд одоо нөгөө хоёр биенийхээ санаа бодлыг аягүй сонсдог тий. За хүүхдүүд маань ийм асуудал гарсан энийг ингэж яаж шийдэх үү гэдэг юм уу те. Эсвэл надад одоо ийм мэдрэмж төрөөд би амар сайн ганцаардлаач гэдэг юм уу. Тэрийг бол аягүй сайн ярилцаж ойлголцдог. Тэгэхээр ердөөс утган жаргалагчийн гэр бүлийн юу болвол ярилцах байх нь. Ямар ч хэсэг хаяада тоглолцдог байх нь. Аашгаа их зэгдэг байх нь байна тий. Тэгээ яг нэрээ болоос нэг том хүүхдүүдтэй үед бас гарч ирэх бас нэг харьцангуй бас нэг шат. Гэтэ бүр аюу ингээд санаа хамаа үлдээч нь биш. Гэтэ нэг шат арай гайгүй тий. Баг настай олон жоохон хүмүүсийг бодвол тийм болохоор л би одоо юу гэдгийг нөгөө одоо эмгтэж хэлдэг байхгүй ер нь бол ямар нэг юм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй тий. Зарим нэг одоо залуу гэр бүлүүдийн хувьд болохоор бүр хит ойрхон нөгөө хүүхдүүд гаргацсан тий. Тэрэндээ амар түүртэй ядраад тий мэдээж тэгэл нөгөө эхний ээлжинд одоо нөхрөө буруутгаад л явж яадаг тий. Нөгөө нөхрөө буруутгаад л ингээл чиний буруу л явж идэг. Тэгэхээр нөгөө нөхөр хүртэл бас тэрэндээ стресст орсон ингээ явж идэг тий. Тэгэхээр бүхэл зүйл ер нь бол төлөвлөгөөтэй байх хэрэгтэй л гэж би хэлдэг байхгүй юу. Одоо бид хоёрын хувьд бол одоо за одоо тэр жил дээр юм уу хон жил дээр аягүй зөөлөн жил юм чи тэр жил дээр хоёулаа хүүхд гаргаж гэдэг юм уу тий. Магадгүй одоо айл болгон мэдээж тийм шил тий. Бид хоёр бол ерөөхдөө тиймэрхүү байдлаар уран бүтээлтэй олж баячнаас айл ээдэг шүү. За тэгэхээр таны утган жаргалагчийн мэргэжил бол сэтгэл зүйчтэй та сая ер нь бол ярилцах хэрэгтэй, хүүхдүүдийнхээ хайрлах хэрэгтэй, сэтгэл зүйн тал дээр нь анхаарах хэрэгтэй тий гэж хэлжтэй. Ер нь бол одоо өсвөр насны хүүхдүүд ч бас танаа гэвэл бас хоёр байна. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдтэйгээ ер нь хэрхэн ойлголцдог вэ? Ээж нарт ер нь та нар яг таныг сургамжаас ч юм те нэг та нар нэг энэ тал дээр нэг анхаарал те одоо өсвөр нас чинь бас хэцүү шүү дээ дугаар байгаа уулаа бүхэндээ тэгээд нөгөө хэрэгцээ айгүй ихсэл те хэрэгцээнд хөгдөхгүй болохоор найз нарынхаа дунд одоо жоохон нөгөө хэцүү байдал харагдах гэдэг шиг болгонгуудаа тэрнээсээ болж аав ээжтэй бүхэндээ ч юм те ер нь бол яг сэтгэл зүйч ээж гэдэг утгаараа ч юм уу эсвэл би яг одоо нэг миний одоо илүү их баримталдаг зан чанар ч гэдэг юм яг өсвөр насны үеүүдийг юм хэрхэн тавьж байна. За ер нь бол яг хуу мэдээж одоо хоёр өсвөр нас ингээд өсгөөд ингээд явж байгаа тий. Хоёр нь жижигхан за тэрнээс гадна тий хөө за тэрнээс гадна одоо бас яг хуу миний бас мэрэгжлийн онцлог би нөгөө Мандала сэтгэл зүйн төвд их хвчлэг өсвөр нас тэгээд гэр бүлийн одоо зөвлөгөө сургалтад явуулдаг байгаа. За тэгэхээр тэндээс харахад одоо ерөөсөө л нөгөө одоо хэдэн жилийн өмнө одоо гэр бүлийн асуудал одоо маш тулгымцсан асуудал байсан бол одоо эргээд өсвөр насны хүүхдийн одоо бүр одоо хямрал те өсвөр насны хүүхдээ уучраа олохоо боллоо ойлгохоо боллоо гэсэн хүмүүс бол одоо маш их хандж байгаа. Тэр бол одоо маш их гэдэг бүр тоонд орсон ингэ байж байгаа. За тэр нь одоо яг юунээсээ болгоод ингээ ойлголцохоо болсон бэ гэвэл ерөөсөө л би нөгөө түрүүний ярилцах хэрэгцэлгээд байгаа тий. Тэгэхээр ерөөсөө хүүхдүүдтэй ерөөсөө ярилцдаг юм байна. Тэгээ яг чанартай ярилцлага хийж чаддаг юм байна. Тэгээ дээрэс нь ерөөсөө нөгөө эцэг эхчүүд илүү материаллык зүйлд нь илүү их анхаарал байдаг юм байна. Одоо ийм хувцс юм уу, ийм цүнх авч өгөх юм байна ч гэдэг юм уу тий. За тэгээд одоо нэг тэр идэх хоол, өмсөх хувцс юм уу тэрэнд нь одоо илүү их анхаарал альфа заагчулсан. За тий. Тэгчүүд би за материалын хэрэгцээг нь хангачууд би энэ хүүхдээ би хайрлаад байгаа юм байна гэсэн юм ойлголттой байдаг. Гэвтэл одоо тэр хүүхдийн маань нөгөө сэтгэл зүйн хэрэгцээ нь одоо юу байна? Хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ юу гэдгийг ч гэдэг юм уу тий. Тэрийг бас мэдэхгүй тий. За тэгэхээр нөгөө өөрөө хүүхд чинь мэдээж одоо хайрлуулах мэдрэмжийг авах хэрэгтэй байдаг тий. За ялангуяа одоо өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээнд нь юу байдаг вэ гэхээр одоо бусад хүн өөрийг нь тий ойлгож байна, дэмжиж байна, хүлээн зөвшөөрж гэсэн мэдрэмжийг авах амар чухал одоо сэтгэл зүйн хэрэгцээ байдаг тий. Ер нь бол хүний одоо сэтгэл зүйн хамгийн том хэрэгцээ бол миний бодлоор яг миний үнсээс хүлээн зөвшөөрөгдөж юм гэдэг үнс. Ингээд яг нөгөө ажлын нөгөө явцсан гэдэг
хараад байт юм л да. Тэгэхээр яг хүлийн зөвшөөрөгдөж энэ маш олон хэрэгцээ байгаа л да тий. Одоо хайрлагдаг юм. Яг энэ хүлийн зөвшөөрөгдөж гэдэг хэрэгцээг бид нар яаж үүсгэх вэ? Та яг нэг тийм нэг жишээ ч юм. Ер нь яг уу жишээ нь одоо нөгөө өсвөр насны хүүхдүүдээр л одоо ингээд жишээ аваад ярьчихад өөрөө энэ хүүхд чинь нөгөө нэг маш их юм хурдтай өсвөл төвчлөлтэй бие бэлтрийн хувьд болон сэтгэл зүйн хувьд бол маш хурдтай хөгждөг үе байдаг байхгүй юу? Маш хурдтай өөрчлөлт гардаг ийм үе байдаг. Тэгэхээр нөгөө өсвөр насны хүүхдээ өөрөө гадаад өнгө үзэмжин дээрээ маш их одоо анхаарал хандуулдаг тий. Бусдын хийсэн үгэнд бол маш их хэмзгэлдэг тийм үе байдаг. За тэгэхээр нөгөө дээрэс нь одоо ямарваа нэгэн асуудалд ингээд нөгөө том хүний байр сууриас хандахыг хичээдэг үе байдаг байхгүй юу? За тэгэхээр нөгөө тий хүлэн тэр нь юу вэ гэхээр нөгөө эцэг эхчүүдийн тэгээд нөгөө гал зөрчил нь одоо юу болоод явчих вэ гэхээр нөгөө л одоо хүүхэд гэж хараад идэг. Нөгөө хүүхдээ тий хүүхэд гээл хараад идэг нөгөө баг балчир нас шиг нь бодоол яг өөрийнхөө байлгах гал одоо яг нөгөө үзэл бодлоо тулгаад ч юм уу тий ингээд байдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд маань өөрөө хүлэн зөвшөөрсөхгүй тий өөрийнхөө үзэл бодлыг альва нэг өөрөө шийдвэрийг гаргахыг хүсдэг ч юм уу тий. За тийм үе дээр ирсэн багт нь одоо бүр ингээд зааварладаг ч юм уу тий. Ер нь бол өсвөрнөөс нүхтэйгээ найз мэт бай тий. Өөрөөр шийдвэр гаргуул сурах, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж сурах тий. Тэгжээч одоо тэр хүлэн зөвшөөрөгдсөн гэсэн мэдрэмж авах нь шүү дээ тийм. Өөрчлөсөн зөвчөөс өөрийг нь аюул шийдвэр гаргуулах нь шүү дээ тийм. За тэгэхээр юу утган жаргалагчийн үед бол том охин нь үнэлэг төгсөөд одоо ажилдаа өөрөө орцсон тийм. Тэгэхээр аюул бас ажилтнаа таван тулж байгаа баяр хүргэе. Баярлалаа. За тэгэхээр хоёлаа буцаал нөгөө хүүхдүүдийнхээ сэдвээс нэг таны яг нөгөө аюу сонирхолтой болохоор тийм яг нэг мэрэгжлийн талын яриул бол энийг бол одоо жишээ нь одоо сүр насны хүүхдээр ч юм уу одоо хүлэн зөвшөөрөлт гэж ярихаар бүхэл бүтэн одоо зөндөө олон ингээд сэдв зөндөө олон юм ярих тийм тэгэл аль болох ингээд төвчүүлж ярих гал ингээд хичээгээд байгаа тийм. Тэгтэл бас ер нь бол яг таны нөгөө сая хэлжсэн нөгөө нэг хэсэг гэр бүл салалт аюу их байсан тийм. Тэгэхээр яг тэрний үр дүнгууд одоо ингээд бас гачирч байгаа хэл тийм. Ер нь бол тийм гэр бүл салалт байна тий одоо үйл хайхар хүчирхийлэл байна тий ээж аав нь хоёрлаа байгаа хэрнээ тий одоо тэр сэтгэл зүйн хэрэгцээнүүдийн мэдээж маш олон сэтгэл зүйн хэрэгцээнүүдийг хангахгүй байдаг ч юм уу тий нөгөө нэг материалыг одоо ээж аав хоёр нь мэдээж маш боломжтой байлаа гэж бодоход тий ерөөсөө ямар одоо юу модонд хувц модонд орж ийн ямар утас модонд орж ийн тэрийг ингээ аваад өгснөөр хайрлаад байна гэж ойлгоод өгдөг тий тэгэхээр нөгөө хүүхд маань сэтгэл зүйн хэрэгцээгээ ээж аваас дэвшлэхээр өөр талбаас авах гэдэг тэгэл бас тийм нэс одоо яриул одоо маш урт одоо юу байгаа. За тэгэхээр та ер нь хүүхдүүд одоо 4 хүүхэд бол бас их өвдөн шүү дээ. Ер нь хүүхдүүдийнхаа өвцөн үед юу хэрэгэлдэг вэ? Таны яг нэг одоо би ер нь өвцөн үед нэг тийм арга байна надад. Тэгээ зарим мэшнэр одоо за тэгээ шээ суулгаа тэр нь одоо тэгээд нөгөө бөө шөмжлээсээ нэг шөмжлөлтэй тий. Тэгэхээр таны яг өөрийн өвцөн үед юу хэрэгэлдэг вэ? За ер нь бол яг уу одоо магадгүй анхны хүүхд дээр чинь нөгөө нэг залуу ээжсэн тий. За тэгэл юм л бол одоо ийм авчаал одоо хүчдэг ч юм уу тий. Одоо халуурахт нь ч юм уу эсвэл одоо ханаад өрхт нь бол зөв юу л хамгийн түрүүнд ийм авчаад өчтдөг тий. Тэгэхээр одоо нөгөө бас юу гэдгийг бусад хүүхдүүд дээрээ одоо арай дуршлагчаад тий. За тэгэхээр ингээд би гол нь ерөөсө тархлаа дэмжих нь хамгийн чухал юм байна л гэж бодоод байгаа байхгүй юу. Хамгийн чухал юм чинь ерөөсө тархлаа дэмжих тий. За тэгэхээр нөгөө өвцөн үед нь юм уу өвтгөөс өмнө ч юм уу одоо би сэвтлийн нэг маш их хэрэгэлдэг тий. Сэвтлийн бол одоо маш олон ач холбогдолтой юм байлээ. Одоо тархлаа дэмжин тий. Одоо нөгөө өвчний эдгэрэлтийг одоо нэмэгдүүлнэ. Банасны өсвөр насныхан чиглэл банасны үст аяга цус багталт гэдэг нь маань бас цус төвжүүлж өгдөг тий. Тэгэхээр ээжтэй маш их баярлалаа. Сэтгэлийн хэрэгэлдэг юм бэ тий. Ер нь сэтгэлийн хэрэгэлжсэн өөрийнхөө топ яг юу хэлэж одоо яг би яг тэр үед ингээд хэрэглээд одоо аяга ингээд сэтгэл төрсэн. Яг юунаас болж ингэж хэрэглэх болсон бэ? За эхлээд бол мэдээж одоо тархлаа дэмжих нь сайн байна гэж ойлгоод мэдээж хэрэгэлдэг. За дээрэс нь бол бас нөгөө сүүлийн аягүй хүүхд төр хатаг гараад тий. Тэгжсэн. Тэгээд нөгөө тэрэнд бол аягүй сайн юм билэ. Тийм тэр хатгын хэрэгжсэн байна тий. За тийм байх нь байна. За хоёулаа нэг жоохон хошоо асуулт байна. Ер нь таны хүүхдээс одоо таны хүүхдүүдээс
хамгийн их одоо аюу сонирхолтой асуулт тавьчихсан. Надаас бүр тэгж асууж ирсэн шүү дээ. Ингээд нэг хэдэг нэг асуулт өгдөө шүү дээ. Хөвчлөлтөө хоош. За тэгэл одоо тэр болгон бас сандгүй маа. Яг ер нь бол нөгөө хамгийн их ингээд тод миний надад одоо хүртэл ингээд санагдаад идэг юу гэхээр нөгөө би нөгөө хоёр дахь хүүгээ гаргацсан. Тэгээд дөнгөж төрөөд удааг байсан байхгүй юу. За тэгээд нөгөө охин маань болохоор 5 настай байсан. За тэгээд би охинтойгоо ярилцж байгаа байхгүй юу. Тэгээд за миний охин чинь ээж аав хоёрт аз жаргал бэлгэлсэн одоо дүүн болохоор ирч хүч бэлгэлсэн гэд ингээ ярилцчихсан ах. Тэгсэн чинь нөгөө хүүхэд юм болохоор нөгөө материаллык зүйлээр нь ботоод би юу ч бэлгэлээгүй штэ гэд одоо би юу ч бэлгэлээгүй штэ гэд нэг хаад аз жаргал бэлгэлсэн гэд ээж нь бол яг өөр төрсэн мэдрэмжээ юм уу яг л нөгөө юу яриад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөд ч болохоор нөгөө би юу ч бэлгэлээгүй штэ яг яасан гинэ гэл нөгөөдхөө давтан яриулаад надад тийм. За тэгэхээр нөгөө хошин асуулт гэжсэн нэ. Хүүхдээ хамгийн их баатлуулсан үе ярьж одоо баатлуулсан гэхээр одоо би бүр тэр үед ингээд өөрөө тэгж хэлчихэд ингээд бүр сүлд нь айгүй их ингээд байдалд орсон ч юм гэдэг ч юм уу. Нөгөө манай нөгөө танилын нөгөө юу хүүхэд ээж нөгөө ингээд арх ууж болохгүй айгүй муухай суухай гэж хэлсэн байл л. Тэгсэн ч нөгөө маргааш найз нь орж ирэл ингээд арх уугаад их юм арчин болно гэдэг өмнөхөд айгүй ярьсан юм. Тэгсэн маргааш нөгөө найз нь нөгөө төрсөд өдөр болонгот вино аваад орж ирсэн чинь ингээд арчин болох ч юм уу. Тэгсэн яг та нэг тийм үе. За яг үнэндээ одоо ер нь бол яг уу сая яг миний нэг одоо ярьжсэн яг тэр яг нэг тавтаа ярьчлаа л да. Би яг л нэг тиймэрхүү байдалд орсон байхгүй юу? Одоо арх винотой холбоотой тий. Нэг хор уршигын талаар ингээд аягүй тайлбарлаад амар мундаг ингээд ярьж идэл бас ингээд найз нөхөд ирдэг ч юм уу тий. За тиймэрхүү тохиолдлууд болоод тэгэл яг л нэг яг хүүхдийн одоо хүүхэд яг л нэг тиймэр үг хэлдэг юм байлээ тий. За наача ингээ хортоогийн юм уу ч гэдэг юм уу те та чи ийм болохгүй гэж хэвчтэй ийм хүн чи архичин болдог гэжтэй тэгээ яагаад та ууж байгаа юм ч гэдэг юм уу те яг нэг тийм асуулт асуудаг. Тэгээд бүрхэр шүү те. Яг буцаад аяг байдал хийх чадвар аяг өндөртэй юм шиг санагдсан надад гэдэг. За та яг одоо шинэхээр ээж болж байгаа үед те хүмүүстэй хандаж яг юм бэ? Хүүхдийнхаа одоо та яг ингэ өнөөдөр те анхны хүүхдээ өлгөд авах чинь цааш тэр энэ дээр анхаарай ч гэдэг юм те. Яг тийм шинэхэн ээж нартай цугж. За шинэхэн ээж нартай гэхээр ер нь бол одоо нөгөө өөрөө сэтгэл зүг бас төрөхөөс өмнө маш сайн бэлдэх хэрэгтэй. Бүр одоо юу гэдгийг одоо зэрэгслээсээ өмнө ч юм уу сэтгэл зүг бол маш сайн бэлдэх хэрэгтэй. Тэр маань юу гэхээр одоо дөнгөж төрсэн ээжүүд болохоор бас одоо төрсэн ээжүүдэд одоо бие махбодын хувьд болон сэтгэл зүйн хувьд бол маш том өөрчлөлтүүд гардаг гэдгийг бол эхний ээлжинд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тийм. За төрсэн ээжүүдийн 70-80% нь бол ерөөхдөө бие махбодын хувьд бол одоо жин нэмдэг тийм жин нэмдэг тэр бол эмэгтэйчүүдийн хувьд бол маш том асуудал байдаг тийм жин нэмдэг. За дээрэс нь одоо юу гэдэг маш их ядардаг тий хүүхдээ өхүүлдэг шүн нойр дутуу хондог тий маш их ядардаг ч юм уу тий за маш их одоо тий ялангуяа нөгөө дааврын өөрчлөлтүүд явагдаж идэг ч юм уу тий тэрнээс болоод маш их стресстэй за тэгээд одоо зарим тохиолдолд одоо ингээд сэтгэл готролд орсон тохиолдол бас байдаг тий за тэгэхээр эхлээд нөгөө өөрөө тэрийг хүлээн зөвшөөрнө дээрэс нь гэр бүлдээ өөртөө гарч байгаа өөрчлөлтүүдээ маш сайн одоо хэлэх нь байна тий за тэгээд нөгөө одоо тэр асуудлаас яаж гарах вэ гэхээр л ерөөсөө нөгөө гэр бүл одоо нөхрийн үүрэг оролцоо бол маш чухал байдаг тийм. За тэгээд өөрийнхөө нойрон дээр бас анхаардаг ч юм уу тийм. Нөхөртөө би одоо ингээд нойр дутуу хонсноор ийм өөрчлөлтүүд надад гардаг ч гэдэг юм уу тийм. Нөхөртөө маш сайн ойлгуулна. Гэр бүлийнхэндээ маш сайн тэрийг өөрийгөө ойлгуулж ярьдаг тийм. За тэгээд тодорхой хэмжээгээр одоо хүүхэд унтсан хойно өөрөө унтан дээрээс нь одоо юу гэдэг нөгөө стрессийн давраа бууруулахын тулд одоо ямар арга надад зөгтөг вэ ч гэдэг юм уу те жижигхэн өөрхөн ингээд дасгал хөдөлгөөн явах ч юм уу хийдэг ч юм уу те эсвэл өөр дуртай хөгжмөө сонсох ч гэх юм. Би яг ингээд төрсний дараах ер нь жоохон нэг хямарсан ээжүүдэд бол яг нөгөө яг муу хийгээл ингээд хийхээсээ гадна нөгөө тавьж болох бүтээгдэхүүн ухыг бас зөвлөждөг байна. Тэгэхээр таны хувьд ер нь яг энийг нэг тавтаад нэг асууч гэж байна. Яг тавьж болох бүтээгдэхүүний хувьд ер нь сэтгцэн төлөө зөвлөдөг юм хэд байдаг вэ? Юм зөвлөдөг үү? Ер нь бол одоо яг тэр талаас нь бол зөвлөдөг бид нэр тийм. Тэгэхээр яг би нөгөө манай тахын ургамлын юм даа юу байдаг. Тийм болохоор яг юм стресстэй үед нэгээд та хөхөр ингэ ялгархгүй.
За. Уучаарай гэд яг зөвлөдөг. Тэгэхээр та нарын хувьд болохоор та сэтгэл зүйн яг юм практик дээр тэрийг ер нь хэв зөвлөх юм бол гэж бодоод тийм байна. Ер нь бол яг хөө тэгэл нөгөө одоо тэр ургамлын гаралтай юмнуудыг мэдээж одоо хүмүүс төлөхөө маш их хэрэгжилж байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө бас л одоо бусад ээж нарын адилхан би бас л мэдээлэлгүй байна гэсэн үг шүү дээ. Одоо тийм ургамлын гаралтай тийм одоо стрессийн давар бууруулдаг юм гарцсан гэдгийг бас мэдгүй л явж гин гэсэн үг байхгүй тий. За яг эрийг айгүй муухайдлаа гэсэн. За тэгэл би хүүхдийн тал дээр анхаарч өгөх зөвлөх юм. Яг 4 хүүхдийн явцад нэг төрснийхөө дараа би ер нь дандаа л нэг тэрийг нь анхаарахгүй байж байгаад өвчтөг ч юм уу. Эсвэл би ер нь тэрийг нь анхаардаг болохоор аюул ондог ч юм уу. За яг хөө тэрний одоо товчхон ярихад хамгийн түрүүний анхаарах юм нь ерөөсөө л нөгөө дүүтэй болох мөч бас аюул чухал хүүхдэд. Тэгээ нөгөө өөрөө их маш их одоо бүх хүний анхаарлын төвд байгаа л хитрхийг хайрлуулж исэн хүүхд дүүн гараад ирэхээр нөгөө ээж мэдээж өөрөө ядарна тий. Тэгээд нөгөө дүүтэй нь одоо хит ингээд цаг өнгөрөөгөө ирэхээр хүүхэд бас маш их нөгөө юу гэдэг юм нэг стресстэй те гомддог, тундаг те тэрнээсээ болоод ингээд жоох уурлаад унтууцаад ингээд стрессээ ингээд гаргаад ирэхээр энэ яагаад ийм ааштай болчихвч гэдэг юм уу хүмүүс тэгж боддог те. Тэгэхээр хүүхд чи хэрвээ ингээд стресстэй л юм уу ингээд уурлаад өөр төр анхаарал татах гээд байгаа бол нөгөө тэр хүүхдтэй бас илүү их анхаарал хандуулад сайн тэрвэрээ үсэрээ ч гэдэг юм уу те сайн ярилцаарай те. За тэгэхээр анхаа ээж нарт бол өөрсдийнхөө сэтгэл зүйтэй аягүй анхаарах байна. Хоёр дахьтаа бол тэгээд том хүүхдийн сэтгэл зүйтэй аягүй анхаараа тий. Хатан жаалагч маань сэтгэл зүйчлэг сэтгэл зүйн тал дээр аягүй анхаарах зөвлөгөө аягүй. Ер нь бол хүн сэтгэл зүй гэдэг бол баг хоолн тус шүү тий. За тэгээд ер нь бол бид хоёрын подкаст ингээд ерөнхийд бол өндөрлөж байна. За тэгээд энэ отон авсан энэ өндөрлөхөөс хүнд их баярлаа гэж хэлмээр юм. Тэгээд бүгдсэнд баярлаа гэж хэлмээр байгаа хэвээр шүү дээ. Энэ бол бас ингээд энэ ажралтай ээж болно гэдэг бол бас л их гэр бүлийн тий хань ээжлийн тий энэ бас өөрийн өсгсөн аав ээжийн хүмүүжлэр бий болсон тэр хүүхдүүдийн тий чанар тэгэхээр ингээд шухтаад одоо баярлаа гэдэг. За мэдээж болол одоо 4 сайхан үрдээ баярлж байна те. Хандаа баярлж байна. За мэдээж төрүүлж өссөн ээж аавдаа ах гिचтэй те. Баярлалаа гэж хэлээ да те. За тэгэхээр баярлалаа гэж би бас хэлээ те. За тэгээд мама подкаст ерөнхийдөө бол ингээд дуусчихэ. Тэгэхээр оролцсон урилгыг манд хүлээж авсан утган жаргал хичтэй одоо Хямлагийн гарын бэлгээс одоо өгөө. Ер нь бол Хямлагээр Цэхүр Төмөр компани маань ер нь бол Хямлагийн бүтээгдэхүүнүүдийг импорт оруулж байна. За ганцхан Хямлагийн гэхгүй New Jersey, Vitamix гэдэг юм маш олон төрлийн брендинг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. Бүгд бол айгу 100% байгалийн гаралтай ургамлын яг нөгөө тухайн үйлдвэрлэгчээс найдвартайгаар импорт оруулж ирдэг байгаа манай компани. За тэр дотроос бол Хямлаг бол хүмүүс айгүйх нөгөө олон жил одоо оруулж ирсэн учраас айгүй сайн мэддэг. Тэгээд ганцхан Хямлагийн гэлтгүүд бид сая хэлсэн New Jersey Vitamix-ийн бүтээгдэхүүнүүдээс болон Campus буюу одоо нэраа хүүхдэд болон одоо яг энэ хүүхдүүдийн асаргаан зөвлөсөн бүтээгдэхүүнүүдийг авах тийм эрхийн бичгээр дэжтэй өгч байна. За баярлалаа. За ингээд бацхан гарын бэлгийн хамт Хямлагийн яг өөрийн бүтээгдэхүүнтэй гарын бэлгийн хамт өгч байна. Манай ерөнхийдөө бол Цэхүр Төмөр компани маань агаар фарм гэдэг өөрийн салбар эмийн сангуудтай байдаг. Тэгэхээр салбар эмийн сангууд дээр бол бүх брендийн бүтээгдэхүүнүүд маань цаатдаг. Тэгэхээр та эрхийн бичгээр тэндээс авах боломжтой байна. За баярлалаа. Ингээд Хямлагийн маань подкаст гэдэг ерөнхийдөө бол дуусчихъя. Тэгээ подкаст маань ер нь одоо олонтой ээжийн туршлагаас гэдэг ер нь бол жигдээд ер нь бол цуул маягаар явж байгаа. Тэгэхээр дараагийн подкастаар уулзцаая. Баярлалаа.